Сайн байцгаана уу хүнд үзэгчдээ. Өнөөдөр манай Defacto нэвтрүүлгийн зочноор Ultrasonic компани ерөнхий захирал хадагтай Чимэг Цэцэг оролцож байна. Батмөнхийн Чимэг Цэцэг Ultrasonic хорицлогтой хувьцаат компани ерөнхий захирал. Тэрээр Монгол Улсын их сургуулийг физикч мэргэжлэр төгссөн. Өнгөрсөн хугацаанд байгаль орчин дээлтэй эрчим хүчний хэмнэлттэй буюу ногоон технологиудын хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж ирсэн. Агаарын ба хөрсний бохирдлыг бууруулахад ашиглаж болох үз технологиудыг судалж нэвтрүүлэхээр ажиллаж байна. Сайн байна уу? Сайн байна уу та? За, хоёулаа өнөөдөр ногоон хөгжлийн тухай хот байгуулалт дотор яагаад энэ асуудал тийм чухал тухай ярилцмаар байна. Тэгэхээр таавал би саяхан ингээд таны зургатаар ярьж байгааг хараад энэ дулааны тоолуураа тавиач, сайн тавь, алдагдлаа багсах гэж ярьж ирсэн. Яагаад дулааны тоолуур тавих хэрэгтэй? Тэгээ өнөөдөр глобалчлал одоо технологийн 900-д бид нийтээр амьдарч байна. За энэ цаг үед бид тэр тусмаа одоо дулааны эрчим хүч, цахилгаан эрчим хүчийг зүй зохистой өөр ашигтай ашиглах тухай ойлголт хамгийн чухал тавигдах ёстой. Тийм учраас 1995 онд засгийн газрын маань тогтоол гарсан байдгийг Монгол улсад бүх хэрэглэгч нар уур ус дулаан цахилгаан бүгдийг хэмжүүрээр тооцноо. Хэрэглээгийг хянжаа гэсэн юм хууль байдаг. За. Журам засгийн газрын тогтоол гэсэн үү та? Засгийн газрын тогтоол. Гэтэл энэ засгийн газрын тогтоол маань өнөөдөр одоо хэдий одоо биелэл олсон нь олоогүй юу те хэрэгжилт нь ямар байна вэ гэдэг маань өнөөдрийн одоо бидний энэ хэмжүүр хэрхэн ашиглаж байгаагаар тодорхойлогдож гарч ирэх байх гэж бодож байна. Хангалттай бас. За, юугаараа илэрхийлэх үү? За, цахилгааны тоолоор, усны тоолоор хоёрыг бол хангагч байгууллагын хүсэлтээр тавьдаг. Энийг бол зайлшгүй хангагч байгуулга нь хэрэглэгч нараас энэ хоёр тоолооргүйгээр авахыг хүсдэг. За, дулааны эрчим хүчин дээр бол одоо дулааны тоолоор гэдэг ойлголтыг бол зөвхөн дулааны цахилгаан станцуудтай газрууд Дархан хот, Эрдэнэт чай болсон Өмнө Говь гихчлэн Улаанбаатар энэ л газруудад аж ахуйн нэгжүүд ашиглаж байна. Айл өрхөд төдийлөн одоо бүр ямар ч ойлголтгүй хаад. Тий. За энэ ямар учиртай байдгийг ихтэй зэрэг мэдээж одоо шуудхан хэлэх юм бол хангаш байгууллага маань тусмаа дулаанаар хангадаг байгууллагууд маань аймагуудад бол дандаа бага урын хувийн хөвшлийн байдаг. Тэгээд маань бас ингээд хэмжүүрээр тооцоход нөгөө юу хэрэглээ одоо те мэдээж зарцуултаараа тооцох учраас одоо жоохон хязгаартай болоод ирдэг. Энэ дээр үндэслээ төдийлөн бас дуртай хүлээж авдаг уу гэдгийг бас шууд хэлэх зүйтэй баг. Тийм би харсан тийм. За. Тий. Нэг жишээ ярил л да бид нар Сүхбаатар аймгийн сургууль байна. Тэгээ энэ сургууль бол өөрөө одоо олон жилийн настай. Аймгийн төв дээр олон жилийн настай. Тэгээд тэр байшин маань онцлог нь одоо хаалтгүй хүйтэн. Тэгсэн ирнээсээ барилгын одоо тэр сургуулийн засвар одоо шинжилэлт нь зориулаад нэг 800 мянган төгрөгийг жилдээ төсвөлдөг. Тэгсэн ирнээсээ халаалтын 1 сарын зардал нь 28 сая төгрөг гарч идэг. Тэгээ энэ ийм харьцангуй тоо. За тэгээ бид нар энэ Германы тоолуурыг тэнд туршиж зээлэр тавиад туршлаа. Тэгээд энэ чинь 1 сарын одоо яг бодиттой хэрэглээ авсан одоо өгсөн үнэ зөв тоолно шүү дээ. Ингээдтэй зэрэг 12 сая төгрөг гарч байна. Тэгээ яг хөө тэр Сүхбаатар аймгийн хангагч байгууллага өөрөө нэг килокал дулааныг 216 төгрөгөөр тооцно гэсэн үнэлгээ гаргасан байна лээ. Тэрүүгээр ингээд тооцоод үржээд 1 сарын хэрэглээг үзэхээр нэг 16 сая орчим төгсөж байна. Цаана зөрүү нь 12 сая. Хоёул ихлэ ярив. Сүхбаатар аймгийн нэг сургуульд жилид 800 мянган төгрөг гэсэн үү? Тэгээ 800 мянга орчим төгрөг төсвөж өгдөг юм байна. Гэхдээ яг сургуулийн шинжилэл засвар хийн. За, гэтэл халаалт бол энд орохгүй ш. Халаалт орохгүй. Тусдаа. Тий. Сургуулийн шинжилэл засварт яг энийг би ярих гэдэг. Яг л одоо тэр 28 сая төгрөгөөр төлөвлөж байгаа чинь Монгол улсын боловсролын салбарын зарцуулж байгаа мөнгөний хагас нь өвөлдөө байшингийн дулаалах явчаад байна гэж ярьж байгаа. Тий, халаалтын зардал явдаг. Тэгээ харамсалтай тоо гараад байгаа байхгүй. Тэгвэл Монгол улсын боловсролын энэ объектуудыг халаахад төсвийнх нь хагас нь явдаг юм а гэж төлөвлөх хэрэгтэй байхгүй. Яг л нэг том тоо гарчдаг. Тэр нэвчээд цоорхой хуучин байшин цоорхойч гэсэн халаахад зориулд тэрийг хэмжих дургу орон нутг нь. Тэгээ өөрөөсөө ингээд яг бодитойгоор хэмжээд эхлэхээр одоо орон нутгийнх нь бага урынх нь тэр нийлүүлэгч нар дургуутсаж байгаа. Ховд аймагт яг тийм юм болж байгаа. Ховд аймгийн их сургууль
Халаалтынхаа тоолуур тавиад би авсан мөнгөө төлье гэсэн чинь шүүхт өгсөн баг. Шүүх нь ямар шийдвэр гаргасан гэж Ховд аймгийн сургуулийнх нь буруу гэдэг шийдвэр гаргасан баг. Тэгэхээр ингээд нийлүүлэлт хэрэгцээ хоёр нь үнэн нь амьдрал дээр таарахгүй учраас үр дүнд нь хэн хохирч байна? Өвдөж байгаа хүүхдүүд хохирч байна тийм ээ. Тэгэхээр за тэгээ энэ асуудлыг шийдэхийн тулд яасан бэ? Таны бодлоо. За ер нь бол мэдээж өнөөдөр тэр тусмаа яг энэ цаг дээр Монгол улсын төсвүүдийн засаг маш хүндрэлтэй энэ одоо орчинд бид нар байна. Тэгээ энэ мэдээлэл өдөр тутам цаг ямагт авч байна. За тэгэхээр Монгол улсын одоо төсвөөс санхүүждэг хөдөө аймагуудад Улаанбаатар хотод байгаа хөдөө сумдуудад байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэгчлэн энэ одоо үйлчлэгийн газруудыг одоо энэ 95 оны засгийн газрын 65 дугаар тогтоолоонд дагаад халаалтаа, халуусаа, бохирын шийдлүүдийг одоо хэрэгцээний халуус, хүйт усыг бүгдийг эрчим хүчний хэмжээ хэрэгсэл тэр тоолууруудаараа тооцож явах юм бол жинхэнэ өгсөн авснаа бодиттой тоолох юм аа. Шудраг болно. Шудраг болно. Тэгэхээр хараа. Та ярьж төвлөрсөн энэ халаалтай газар бол тэхэнд илүү дуртай байна гэж. Тэр хөдөө бага ууртай оврын чадaltaй нийлүүлэгчтэй газар нь болохоо дургүй байна гэж. Тэгэхээр энэ юуны асуудал вэ? Тэгэхээр үнийн асуудал болоод байна шүү дээ. Тийм мэдээж үнийн асуудал. Жишээ нь тэр нэг сумын за аймгийн төвөлийн ярил л дээргээ те. Тэнд бол нэг аж ахуйн нэгжүүд нэг цөөхөн хідэн газар тэр хангагч байгууллагаас холбоотой байна. Тэр газараас тогтмол таваад хангагч байгууллага өргөтгөл хийхийг хүсэхгүй ингээд сууж байна. Мэдээж задгаа аавны хэрэглээ гэдэг нь өндөр тоо. Хэмжүүрээр бас үнэ батлуулсан байх хэрэгтэй байдаг. За ер нь эрчим хүчний хэмжээ дулааны тоолуурыг ашиглана гэдэг бол тэр өгч байгаа усны температур, буцаж байгаа усны температур хоёрын зөрүүгээр ультрасоник зарчим дээр тоолох учраас, хитавэний зарчим дээр тоолох учраас яг одоо хэдий хэрийн дулаан авсан байна уу гэдгийг нэг талаасаа тоолох учраас энэ үнэхээр бодиттой. Тэгээд тэр зөрүү бол улсад одоо хэмнэлт болоод очиж шүү дээ. Жишээ нь одоо бид нар тэр Сүхбаатар аймгийн сургууль дээр харж байна л да. 16 сая 28 саяг тогтмол төлдөг байсан. Хэмжүүртэй 16 саяг төлж байна. Зөрүү 12 саяар тэр сургууль одоо технологи шинжилээд пара солино, шум хоолоо солино. Тэгээгүй. Одоо 3 сарын үр дүн бид нар тооцсон 44 сая төгрөгийн хэмнэлт гараа явж байна. Одоо тэр сургуулийн захиралд бид нар бас зөвлөмжийг өгч байна. За энийг та сангийн яам одоо харьяа дээд шатны байгууллагадаа хийлээд энэ зөрүү мөнгөөрөө бид нар шинжилэл, технологийн шинжилэл хийя. Системийн шинжилэл хийе гэдэг хүсэлтэд гаргаарай. Танаа сургууль пар нь одоо 50 60 жил болцсон, зэвэрцсэн, шугам хоолой бол нүл хаг зэв, дамжуулах чадвар нь муудсан ийм одоо өрөө шиг муутай систем явж байгаа шүү дээ. Тэгвэл Монгол улс одоо өнөөдөр энэ сургуулийн жишээн дээр одоо бид нар энийг үргэлжлүүлээд хий гэж бодож байна. Дараагийн тэр зөрүү мөнгөн дээр нь одоо Германы сайн чанарын шум хоолой тавьж өгье, парын сольж өгье. Тэр сургуулийг бүр жишг гоё болгоод за ийм байна гэдгийг л үзүүлье гэж л бодлоор ч ирээд байна. Тэгэхээр таны тэр оруулж байгаа ер нь энэ Германы технологи, Германы шугам хоолойнууд энэ бүхэн хятадтай харьцуулахад тэгээд одоо манайх нэг гол авж байгаа юм шиг тэнд байна шүү тийм үү? Тэр салбаруудтай ингээд харьцуулахад юугээрээ онцдог юм? Яагаар эдлэгээрээ юм уу, хувцаагаараа юм уу, чанараараа тэр тухай хэлдэг. Ер нь Герман чанарыг бол бэлхэн мэдж байгаа. Тэгээ тэр цаана хийц, бүтээц, технологи, ноу-хау, идея, санаа энэ бол бүгдээрээ төгс. Чанар бол үнэхэрийн чанар. Манайд одоо энэ ер нь Монгол улс яг энэ цаг мөчид дэвшилтэт технологи дээр суурилсан системийн шинжилгээ хийх цаг үе тулгарч байна. Тий. Энэ бол өөрөө төвлөрсөн систем дээр төвлөрсөн бус бие даасан систем дээр. Одоо манай төвийн дулаанд холбогдсон энэ Улаанбаатар хотыг аваад үзэхэд 40 мянган байрууд. Одоо энэ бол 40 50 жил болчихсон. Энд бол одоо фар, радиатор, тэр доороогоо үүсэл, тоноглолууд бол бүгдээрээ одоо мораль илэгдэлд орсон гэж хэлээ шүү дээ. Энийг бол одоо бүхлээр нь системээр нь шинжлэх юм ерэн цаг үе ирчээд байна л да. Тий. За тэгээд бид нар бол энэ ультрасоник компани бол Герман улсаас энэ төвийн системд холбогдсон газруудад шаардлагатай шугам хоолой, радиаторууд, бүх төрлийн одоо үүсэл ялцсан бойлруу тийм ээ. Төвлөрсөн бус дээр бол одоо амны орон сууцны халаалтын, хэрэгцээний халуусны шийдэл, бохирын одоо цэвэрлэх халамжуудыг хамгийн тэр Герман одоо үйлдвэрлэгч фирмүүдээс нь хамгийн сүүлгүүд үйлдвэрлэгдсэн ашигт төлөвийн коэффициент өндөртэй, байгаль орчин сөрөг нөлөөгүй, эрчим хүчний хэмнэлттэй ийм одоо сайн шийдлүүдийг импортлж байна. Энийг бид нар шууд авч ашиглаж хөгжлийг товчлох гэж байна. Аль зэрэг хүмүүс авж явах юм тэгээд?
За ер нь бол өнөөдөр манайхны хэмжээний хараад өгч. Тий, шийдэл ойлголт бол одоо энэ дээр яагаад энэ агаар хөрсний бохирдлоос ангижрахгүй байна вэ гэхээр ерөөсөө сэтгэлгээний асуудал байна. За. Технологи шийдэл байгаад байна. Хот маань ногоон болохоо зарлаад байна. Ногоон хот болохын төлөө зорилгоо тавьчихсан хөтөлбөрөөр гаргасан явж байна. За ногоон технологиуд бол аль хэдүүнээ ороод ирсэн байна. Ногоон ойлголттой ард иргэд худалдаа авагч нар өнөөдөр ховор байна. За. Тэгэхээр бид нар энэ дээр одоо ард иргэд бид нийтээрээ та чи бидний найз гэр бүл те бүгдээрээ сэтгэлгээгээ өөрчиж одоо байшин та барьсан бол одоо амьдарч байгаа байшин чинь зэвтээс гардаг проблем байгаа бол энэ сүүлийн технологиуд хаана вэ гэдгийг хайгаад тэрийг шууд авчил ашиглахыг л одоо баг уриалмаар байна. Тийм. Гэхдээ хараа. Гэхдээ бид нар бол яагаад ч юм та түрүү хэлсэн эхний хөрөнгө оруулалтын зардал хамгийн хямдыг хайж авдаг энэ хуучин сэтгэлгээнээс ангижрахгүй болвол тий өргөө зардлаас сэтгэлгээнээс гадна тэр хүмүүсийн хармаа хөдөлთა авах чадвар гэдэг нэг өөр бас тэрийн болгон сонгочихгүй нэг юм байгаа юм л да. Зүгээр та бүхэн яриан дотроос урт хугацаанд чанартай нь ашигтай гэдгийг л ярьж штэ. Яг тийм. Тэгээ завсарт нь тэр нэгэн бий болгоцсон дэд бүтцийг солино. Энэ ялангуяа халуун хүйдийн хоолойг чинь солино гэдэг чинь байгаа тэр байгууламжаа өөрөө эвдэж ахиж засч хуулах асуудал гарах гэдэг шүү дээ. Энэ утгаараа ер нь харьцуулсан юм байд юм уу? Байна. Тэр мэдээж чанартай бүтээгдэхүүн өөр өөртөө өндөртэй. Тэр ихний гарч байгаа хөрөнгө оруулалтын зардлыг бол ашиглалтын зардал байхгүйгээр урт хугацааны туршид нөхөд авдаг. Ийм өндөр технологиуд ороод ирсэн байна. За бас нөгөө тал дээр энэ одоо технологиудыг хүртэхэд ард иргэд маань нийтээр хүрч чадахгүй байгаа шалтгаан гол нөлөөлөл бол одоо зээлийн хөсвөр гэж бас ярьж болох юм. Өнөөдөр хэрэглээний зээлгүй нэгч айл өрх байдгүй юм байна. Нийтээр одоо гар утас болон машина зээлээр авчихсан байж байна. За тэгвэл одоо айл өрх болсон иргэд заавалжгүй энэ хэрэглээний зээлээс үл хамаарсан заавалжгүй нэг удаа хүртэж байдаг ийм технологийн зээл. Энд ч одоо халаалт нь халуус нь бохирно тэр шуум хоолын шинжилгээний юмнууд нь ордог багтаасан тийм. Тэгэхээр биш үү? Ийм шийдэл байгаасаа солихтой. Гэтэл за жишээлбэл одоо манайх одоо тэр 81 онд байна уу? Ашиглалтанд орсон байшинд амьдарч байна л манай гэр би амьдарч олон жил. Тэгэхээр нэг юм хоёр юм яриад байгаа юм. Тэнд чинь нэг юм босоо хоолой гэж нэг байна. Хэвтэй хоолой гэж нэг юм байна. За тэр байшин руу ирж байгаа нэг хоолой байна. Одоо манай халуун ус биш ээ заримдаа ирэн заримдаа ирэхгүй. За тэгээ энэ яасан бэ гэж хөөцөлдөд явахаар хоолойдод байх шиг байна. Тэгээд уцаараа ярихаар хөөе танай нөгөө манай тэр нэг хуучин конторыг чи хувьчаад авсан юм биш. Тэр хүмүүс нөө түгээх станц руугаа ярих гэж байгаа. Түгээх станц бид өгдгөрөө өгж яах гээд байгаа чи гэж. Нөгөө хөрөний зэрэг чинь тэгээд нөгөө би өгдгөрөө өгж байгаа гэж. Тэгээ ус хайч ирэхгүй байгаа. Тэгэхээр энэ таны яриад байгаа энэ технологи төр хуучин байшингууд дээр хийхэд зохион байгуулалтын хувьд засаг захиргааны хувьд ямар их асуудал байдгийг ямар хугацаанд тэр аж шугамыг хэн солих хэвтэй. Тий. Энэ дээр бол та яг зөв асуудлыг хөндөж байна. Өнөөдөр манай төвийн системд холбогдсон бүх хэрэглэгч нарт бүх одоо айлдад энэ проблем байна. Дээр нь зэвтэй усны асуудал. Тий. За энэ дээр бол мэдээж энэ бидний хангаж байгаа хангагч байгууллага тэрийг түгээж байгаа түгээлтийн орон сууцны конторууд цаана нь тэрийг биднэртээ өдөр тутам тооцоо хийж идэг орон сууцны контороос гадна сөөх гэдэг ийм шинэ байгууллага гарч ирсэн ш. Энд бүгд маань одоо энэ дээр нэгдсэн нэг бодлого бариад биднээс ч одоо засвар үйлчилгээний мөнгө гээд бас ингээд тодорхой хэмжээнд хоримтлал авч яадаг. Ингээл системтэйгээр шинжилгээ хийх л ёстой. Хийх ёстой. Ханаас нэг хэлэх үү? Ойлгосон иргэд одоохондоо ганц нэгээр авч хийж гэн ойлгоогүй нь хөрхий тэгэл за би ойлгочоод хийчлээ заа юу гэр дотроо. Гэрдээ би хийхдээ гэр дотор байгаа параа солих хэрэгтэй юм байл. Тэгээд цаашаа цааш чадахгүй. Цаашаа яаж манай хөрш болохоос нь аваад хойд мохч энэ тэгэхээр чи яаж энийг. Гэтэл одоо босоо том шугамуд явж байгаа. Тэрийг одоо сөөгн хариуцах хэрэгтэй гэж. Тий. Тэгээ би сөөхийнхаа хүнээс тэр манай сөөхөж нэг атмаа эмэгтэй байгаа. Тэр та энэ манай энэ турбанууд ч одоо солих болсон уу нэг гэсэн чинь ер нь би шалгуулсан чинь тун сайхан байна гэдэг юм. Тийм байж болох уу? 30 жилийн дараа 40 жилийн дараа тэр байшин тун сайхан байж болох уу? Ер нь төмөр турбаа гэж ярьдаг бид нар тий. Энэ насжилт өөрөө 15 жил. Тэр тусмаа манай Монгол орны одоо улс бол маш их хатуулагтай, кальк өндөртэй. Насжилт бол 15 жил болоод энэ өөрөө хүүхдийн зулаа шиг хаг зэвэнд баригдаад тэгээд дотор нь бол одоо зүү орох зайны бараг болох байхгүй болсон тийм нэвтрүүлэх чадвар нь муудсан ийм л систем байж байгаа.
Тэгээ энийг бид нар бол одоо яг өнгөрснийг одоо ярихад бас айгүй олон юм яригдана. Одоо яс өдөр болгон хамаарч яаш өнгөрөөгөө байна. Өнөөдрөөс эхлээд цаашаага одоо барьж байгаа энэ одоо том барилгажилтын одоо энэ 900 байна шүү дээ. Энд бол энэ өндөр технологиудыг зэвэрдэггүй тий 100 жилийн настай ийм одоо PPR шугам хоолоонууд гарчихсан байна. Энийг л шууд авч ашиглаад явах хэрэгтэй. За өнгөрсөн дээр бол мэдээж энэ систем рүү хөрөх хэрэгтэй. Хөрөхдөө мэдээж одоо зохицуултыг бидний одоо дийдлэн хангагч байгууллага биднийг одоо өдөр тутам бидрээс ашиглалт сервисийн мөнгийг хурааж авч яадаг тэр одоо нийт аж ахуйн орон сууцны конторууд энийг бол нийлж агаад хийх хэрэгтэй гэж ойлгож байна. Энийг иргэд тэднэрээс шаардах хэрэгтэй. Шаардах хэрэгтэй. Тэгээ мөнгө авчихад тэр мөнгөөр юу хийсэн нь тодорхой биш, тайлан гарахгүй байна. Тэгээ тэр мөнгө ер нь яасан мэдэхгүй байна. Ягаад чи энэ сөөхийн дарга нар чинь цагаан сараар настай шуудын хайртай хүн болцол нөгөө сөөхий ч мөнгөөр бэлэг өгөөд яваад байгаа. Хэний мөнгөөр хүнд юу өгөөд яагаад яваад байгаа юм тийм ээ? Улс төрчд болцсон юм уу? Тэр их сони юм болж байгаа. Тэгээ тийм юм ярихаа энэ их одоо харгис хүн тийм ээ одоо юу гэдэг юм. Тэр нөгөө харгис биш шүү дээ. Би хэрэгтэй өөрөө очиод мөнгө өгөхөд бэлэн байна л да тэр настай шуудаа. Сөөхийн мөнгөөр бүх хүмүүсийн мөнгийг аваад тэр хүнд өгөөд нөгөө турбаа нөгөө солих хаа байна тийм үү? Ус нь ирэхгүй байгаа болоход энийг одоо та бол ингээд би ингээд та зурагтаар ярьж өнөөдөр та танай компани гэдэг утгаараач зүгээр ер нь энэ асуудлыг чинь солихгүй хэн нэг нь санаачлаад хийхгүй хэн ч хийхгүй байна гэдгийг ярьж шин. Яавал хоёр янзаар юм байна. Нэг нь хүн өөрийнхөө турбаг юм солиё. Хоёрдугаар энэ системийн солиё тийм ээ. Тэгвэл улсын хэмжээнд хотын хэмжээнд тийм төлөвлөлт гаргаж барьсан юм байна уугүй юу? Та харгуу одоо төдөн оны ямиг төдөн он солино гэсэн юм байна Монголд байна уу? За ер нь бид нар бас ингээд нэг яриад байгаа шүү дээ. Хонглын систем рүү шилжнэ гэх тээ. Одоо байгаа нэгдүгээр хэлхийн дээр байгаа энэ магистраль шугамч гэсэн бас ингээд шаардлага хангахгүй болчихсон байна. Энэ бүгдийгээ төвийн системд байгаа системээ нэг шинжилэл хийгээд бүгдийн янзлыг цэгцлэе гэж байна. Гэхдээ энэ хэрэгжилт бол одоо өнөөдөр эхлэх байгаа учраас харин тийм бүр ноцтой. Яг гэвэл хамгийн гол суур та хонглын систем гэж яг тодорхой тайлбарлахын тулд хонглын систем гэдэг маань нөгөө энэ одоо бид нар чинь нэг замаа юу шугамаас олж ийн гэж бүтэн замаа хуулаад байгаа шүү дээ. Инх тавны замыг хэдэн удаа шуулаад миний ан дээр би хотод төрж өссөн гэхэд хэдэн ч удаа хуус. Тэгэхдээ одоо бол тийхгүйгээр тийм ээ хүн ороод дотор нь ороод нөгөө системээс солио явах хэмжээний юм хонгил гаргая гэж яриад шүү дээ. Энэ ажил бол ярьсан. Хаана хэдэн хувийн хийгдсэний бүүн байна. Тэгэхээр тэргүүгээр бол бид одоо энэ солих системд орж чадахгүй шүү дээ. Дэлхийн бүх том хотууд энэ дөр орцсон байгаа шүү дээ. Гэхдээ ийм яг энэ биш үү нэг юм асуудал орж ирж байна. Ер нь төвлөрсөн систем өөрөө төвхтэй байдлыг бий үүсгэдэг. За. Барууны одоо чих хандлага бол бие даасан шийдэл рүү. Тий. Төвлөрсөн систем дээр та бид ярьж байгаа төвхтэй байдал одоо үшээ дандаа байдаг. Тэ дундын зардал гардаг, ашиглалтын зардал гардаг. Одоо биднэрт бол олон жил болсон систем дээр ашиглалтын зардал гараад байгаа нь. Энийг яах вэ? Мэдээж одоо бүгдийг хуулаад солиход хэцүү, хонглын систем рүү оруулна гэдэг бас хэцүү нөгөөнд тогтолцоог. За тэгэл ер нь олон бэрхшээл байна л да. Тэр тусмаа манай орны нөхцөлд. Ер нь бол дэлхийн чиг хандлага бол одоо дандаа бие даасан баагуурын шийдэл рүү явж байна. Тийм учраас яг энэ цагт Улаанбаатар хот дахин төлөвлөлтийг ярьж байна. Аймагуудын дахин төлөвлөлтийг ярьж байна. Сумдуудын дахин төлөвлөлтийн тухай асуудал яригдж байна. Энэ үед яах вэ гэхээр төвлөрсөн систем гэдэг ойлголтыг толгоноос авч хаяад бие даасан бага урын шийдлэр их үүсвэр дээр нь шийдэж явах тухай ойлголтыг одоо бидний систем рүү шилжих цаг нь болсон. Энийг яаж хийв? Жишээлбэл таны ярьж байгаагаар одоо бид тэр шинэ онгоцны буудлаа барьсан. Одоо зам барьж байгаа. Тэр хавьд чинь нэг жижигхэн хот бий болох гээд шүү. Яг тэр баахан газрын аймаг чи тэрийг авчаа зарж байгаа сураг байна лээ. Тэр нэг аль зэрэг явах юм мэдэхгүй байна. За хин ч авсан гэсэн тэн дээр тийм орон нутгийн асуудалтай шийдвэр гарна да. Ямар хөө хэмжээнд хичнээн мянган хүнийг хамарсан тийм системийг юм локальны буюу тийм төвлөрсөн бос систем гэж хэлдэг юм. Тэ. Шийдэл технологи бол ерөөсөө маш ол янз байна. Типийн хувьд. Жишээ нь одоо ультрасоник компани Холбооны бүгд найрамдах Герман улсын Штүбл электроник фирмийг төлөвлөдөг. Энэ өөрөө 94 настай фирм. Төвийн дулаанд холбогдоогүй бие даасан шийдэлтэй халаалтын халуусны тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлээд дэлхийн 120 оронд экспортлдог юм том үйлдвэрлэгч орн. За энэ фирм дээр юу байна вэ гэхтэй зэрэг одоо бол ерөөсөө сэргийлэх хэрэгшмөч. Газрын гүнд байгаа дулааныг ашиглана. Газрын гүнд байгаа усны энергийг ашиглана. Аарын дулааныг ашиглах тухай ийм сүүлийн технологиудыг үйлдвэрлээд эхэлсэн Герман бүхэлдээ тийшээ шилжиж байна.
өнөөдөр Монгол улс одоо бие даасан шийдэл гэхээр нам даралтын зуух, уурын зуух те одоо цахилгаан зуух ч гэдэм ингээд нэг за дандаа хүрэн технологи ярьж байна. Тэгвэл одоо бид бол ийшээ шилжих цаг нь болжээ. Шилжээд мэдээж өнөөдрийн бидний одоо энэ сэтгэлгээ ойлголт юм байхад сэргийг тэрш хүч рүү шууд хөрвөх цаг хугацаа хараахан болоогүй гэж үзэж байна. Наан нь ямар боломж төлбөрүүд байна вэ гэдэг дээр бид нар бас гарцыг хайгаад одоо манай зүгээс бол жишээ нь халаалтан дээр бол нэг онцгой халаалтыг авчирсан байна. Авчираад энэ 15 жил болж байна. За энийг бол дундаас дээш түвшний тодорхой хэмжээний хүрээнд орлоготой иргэд ашиглаад явж байгаа. Энэ халаалтын онцлогийн юу юм гэтээ зэрэг Монгол улсад өнөөдөр цахилгаан станцуудын маань нийт одоо хүчин үйлдвэрлэсэн цахилгааны нэрийг шөнийн 21-с өглөөний 6 цагийн хооронд илүүддэг. Илүүдсэн энергийг хурааж болдог учраас газар руу хайж, нэг бол Оросын холбооны Орос руу гүн галууд руу өнгөө хайждаг. За энэ илүүдлийн энергийг ашиглаж халаалтаа шийдье. Тэгээд утааг болгоё гэсэн л шүн дулаан хадгалагчдын халаалтын систем байгаа юм. Тэр шийдвэрийг бол хийцэн байна. Тэр нь ирдсэн байгаа юм байна тань дээр. Тэгээд шөнийхөө тэр хямдхан илүү байгаа югаар бөөгнүүлэх юм уу эсвэл энэ өөрөө зарчим аккумуляц хийдэг. Зарчим. Тэр айл хэрэглэх юм уу, хот айл хэрэглэх юм уу, хаашаа юм бэ? Би түрүүн хоёлаа ярьсан. Ерөөсөн айл, албан газар хэрэглэж бүгдээрээ бие даасан. Жишээ нь одоо та хоёр давхар хоёр орон сууц хотоос гадаршаа барьлаа бол өөрөө бие даасан халаалттай, бие даасан халуустай, бохирын шийдэлтэй л байх хэрэгтэй. Мэдээж. Нэгдүгээр хэлхэн дээр гадна одоо газар шорооны ажил хийж шугамшүүлжээ татдаг энэ одоо тогтолцоо бол энэ технологи 90-100-д байхгүй. Тэгэхээр ямар нэг хэмжээгээр хэсэг нь төвлөрсөн байхгүй бол жишээлбэл хараа. За одоо нүхт гэдэг тавгийн тодорхой жишээ байна тийм. Нүхтэд хоёр байшинтай гээд бид улс төрийн товчоог огцоргоо явж исэн юм аа. Гэсэн чи одоо манай энэ бүх дарга нар тэнд бүгдээрээ байшинтай байгаа юм. Тэгээд түүнээс гадна зөндөө бусад хүмүүс очсон байгаа тийм. Тэгээд айл болгон өөрийнхөө бие даасан системтэй тэр жорлон дээдлийнх нь айлынх нь ус доошоо гараад доотлынх нь доошоо гараад ингэ яваад байна өө энэ ямар маягаар энэ дулаалтын системийг таны сая ярьсан юмтай холбож ойлгох. За нэг жишээ ярил л да бид нар дам даржаагийн дахин төлөвлөлтгээ те бид тэнцээ ингээд бохирын системийг одоо гадна ингээд маш их цуглуулах удаг маш их шугамшүүлжээ татчихагаад төвийн системд холбож байгааг харсан 2 жилийн өмнө. Энд бол дасар их хөрөнгө явсан шүү дээ. Төвийн системд холбогдлоо гэд ТЭЦ 4-ийн тэнцээ хөөсөр дээрээ шийдлэг байгаад байна. Улаанбаатар хотод жишээ. Энэ дээр бид нэр энэ ойлголтоос одоо ангижрах хэрэгтэй байхгүй. Би даасан дам даржаа хэсэгчлээд арьянчлоод тэнцээ одоо шинэ бохирын одоо шийдэл бол 5,000-аас 5,000 хүн хүртэл 5,000-аас дээшээгээ 10,000 ингээл хүний тооноос хамаарсан хэдлүүл хэдээрээ шийдэл нэг шийдвэртэй байх. Бүгдээрийн тэр айлууд за нэг тэнд 20,000 айл байл гэхэд бүгдээрээ ингээд орж ирээд хамгийн юм. Тэгээ тэндээ цэвэрлэдэг өөрийн системтэй жижигхэн хот баяа гэж хэлж штэ. Хотын байвал дундаа нэг байж болно. 2-3-аараа байвал бие даасан байж болно. Гэхдээ жижиг маш үнэтэй болно шүү дээ. Айл болгоныг очиж юм аавна гэдэг бол. Яг тийм. Тийм учраас та зөв хэлж байна. Оптимальны тоо байх хэрэгтэй шүү дээ. Тий. Ер нь 5,000 айлын шийдлийг хотхоныг одоо сумын төв дээр бид энэ Бергман групптай хамтраад нэлийн хэдэн сумын төв дээр цэвэрлэх боломж хийсэн байгаа. Сумын төвөөс айлууд албан газрууд дуруудаад Булган аймгийн Тишиг сум байна. Энэ Төв аймгийн Бүрэн сум. За. Наа вэ нутаг байна. За гэх мэтлийн сумдууд дээр энэ Германы Бергман групп тий. Цэвэрлэх боломжоо шийдлээ тавьсан байж байна. Энэний одоо ашиглалтын сургалт энэ 2 сарын 21-нд болох гэж байна. Хөдөө орон нутгуудаас мэрэгчлэлтэнгүүдээ цуглуулад Германаас мэрэгчлэлтэнгүүд ирээд өөр сумаас хүмүүс ирж болох уу? Болно. Хэдэн дээ? 2 сарын 21-нд. 2 сарын 21-нд. Та бол таныг бас урьж байна. За тэгээд энэ асуудал үнэхээр бид ингээд асуудал. Одоо тийм нэг айлын 5-2 юм биш бүр уус орон даяар асуудал энэ утаанд чинь ингэж амьдраа тий хүүхдүүд чинь үрэгдээ тий нөгөө ялангуяа баян хошууын тэр өчигдрийн мэдээлэлээр хүүхдээс хар дугаар тоглоо илэрч ийн гинэ хүн дээр гарч болохгүй юм гарч ийн гэж байгаа. Тэгэхээр энэ үнэхээр улс орны хэмжээний асуудал байгаамаа. Энэ асуудлыг хувийн салбараас шийднэхээс төр шийдэхгүй. Төр шийднэ гэд баахан мөнгө гаргаад нөгөө хүмүүсийн завсраас нь хулгайлаад ингээд усчаад байгаа байхгүй. Тэгэхээр энийг миний бол үнэхээр шийдвэр нь хувийн шийдэл сан гэж би 100% бодож байна хувийн салбар гэж. Тэгэхээр харин өрсөлдөөнийг оруулаад хувийн салбар монопол үн тогтоолохгүйгээр өрсөлдүүлсэн маягаар энэ явах болов гэж. За сумуудыг тэгээ ингээ хийчихээр ямар байна хэдэн хүнтэй. Тэгээд яг өнөөдөр бид нар ингээд энэ сургалтын семинар яагаад хийх болов гэхдээ зэрэг сумдуудад маань энэ технологиг хариуцдаг мэрэгжилтэн байхгүй. Мэрэгсэн одоо нөгөө дээр үеийн эмсүүд
одооны техник мэргэжлийн сургуулийнхан байхгүй их өнөөдрийн одоо бас энэ технологи шийдлийг ер нь сүүлийн дэвшилтэт технологи, ногоон технологи шийдэлгээ тодтогдоод байгаа энэ шийдэл технологиуд чинь одоо ингээд хөгжөөд бүр сайхан болцсон байна. Энэ үн дээр ажилдаг мэргэжилтэн бас хомс болцсон байна. Тэгэхээр энэ бид нар хөдөө орон нутгаас засаг даргатай сумынхантай ярьж агаад одоо хариуцах хүний наашны явуул заагаа сургана гэсэн ийм юутаагаар тэгээд энийг одоо нэг удаа хийхгүй мэдээж тодорхой давтамжтайгаар байнга хийгээд явахын төлөөл ажиллаж байна. Тэгэхээр ер нь одоо компаниуд нь өөрсдөө шууд бус хамаатай хүмүүсийг сургах, хамаатайгийн сургах, дараа нь хамаагүй нь өөр тийшээ яваад өгөх тийм сургалтын ажил хийгдэж эхэлж байна. Та ч өөрөө физикийн хүн тийм үү? Хизээд төгссөн ямар сургуулийг? Би Монгол Улсын их сургуулийн физик, математикийн факультетийг төгссөн. Яаж яагаад ийм бизнесийг явж байна? Гэхдээ яг хойно тэгээд манай физик өөрөө энэ салбарын чинь яг суурина. Тэгээд бид нар бол анх энэ 2001 онд компани байгуулад одоо Монгол улсад энэ одоо хэмжүүр гэдэг имийг ойлголтгүй байх цаг үед дулааныг цахилгааныг хэмжүүрээр цахилгаан бол мэдээж эртхэн толгорт орсон л доо. Дулаан гэдэг имийг одоо онцгойж хараад энийг бол хэмжүүрээр явах хэрэгтэй. Тэр тусмаа ультрасоник зарчим дээр ажилладаг ийм одоо хэмжүүрийг оруулж ирж энэ компанийн нэрийг өгж исэн. Тэгээд суурийг тавьж исэн юм аа. Хэдэн хүн ажилтдаг? Одоо нэг 35 6 хүн ажиллана. Тий, тэгээд бид нар энэ шинэ технологиг нэвтрүүлэхэд бас их одоо бэрхшээл байна. Мэдээж одоо энэ стандартуудыг бид бол одоо яг энэ цаг үед бол хуучин норм стандарт яваад байна. Тэгэхээр шинэ технологи ороод ирэхдээ зэрэг тэрийгэ дагсан стандартын шинжилэл бас хийгдэх ёстой. Тэр талаар юу хийж байгааг нэ танайх бас санаачаад юм оролдоод байна уу? Бид нар энэ одоо шинэ хэрэгцээний халуусан дээр жишээ ярив. Эзэлхүүний бойлор, агшин зүрийн гээд үе үеийн олон шийдэл байгаа. Одоо бол бүр сэргийг төршин хүчээр байгаль дээр байгаа хаягдл агарын дулаанаар халуус хийх ийм технологи ороод ирсэн байна. Энэ өөрөө хөрөгчний эсрэг зарчим дээр ажиллана. Яг хөрөгчтэй адилхан уртай, хөрөгчний одоо адилхан үнэтэй ийм шийдэл. Хөрөгч айлд 5-6 мянган төгрөгийн тогны мөнгө авчираад халуусыг хийж юмыг хөргөөд идэг. Энэ хит памп өөрөө яг тийм. 5-6 мянган төгрөгийн тогны мөнгө төлөөд энэ өрөөндөө агарын дулаан, байгаль дээр байгаа агарын химээр ажиллана. Ингээд ирэхэд та би түрүү ярьсан заавалжгүй хангагч байгууллагаас төвөөс халуус авах тухай ойлголт байхгүй. Танд одоо би шууд хэлэхэд гэрт чинь зэвтэй ус гараад хэрэгцээний халуус та ирдгүүгээ ярьж шít. Тэгвэл тэрийг хаагаад өөрөө одоо ус суугаас авч байгаа хэд тусын шугамн дээрээ хит памп гэдэг хөргөч шиг юма тавиал болоо гэртээ халууст. Усанд орж болно. Тэр чинь харин зүгээр юм байна. Тийм. Та энийг хэрэглэгч байгаасаа гэж хүсэж байна. За тийм. Юу ер нь бол хөргөгчгүйгээр амьдрал төсөөлөхгүй гэдэг шиг. Наадах юмгүйгээр ч амьдрал төсөөлөхгүй тийм. Гэхдээ яг энэ цаг үед бид нар ингээд монголчууд манай Монголыг бас онцлогтой байна. Халуусанд орохыг за шуудхан хэлэх юм бол хэрэг угаахтуудын ойлголттой байна шүү дээ. Манай хөөрхөд дийлэнх хард иргэд маань ялангуяа хөдөөнийхэн маань тэгвэл одоо энэ хит памп гэдэг энэ гоё юм ороод ирэхдээ зэрэг хөдөөний малчин гэрийнхээ гадаад тавиад байгаль дээр одоо 130 градус салж энэ агарын химийг ашиглаад усандаа орно тэ одоо халуусны газар ч ажиллаж байна. Ялангуяа гэр хороол. Тийм гэр хороол. Би тэр Чингэлтэй дүүргийн дээр үед. Тэгэхээр нэгдүгээр хэлхийн дээр инженерингийн шугам шүжээ шаардлагагүйгээр заавал хангагч байвал одоо гэрийнхаа байшингийнхаа гадна талаас эхэлж байгаа юм тийм нэгдүгээр хэлхээгээд. Нэгдүгээр хэлхий гэдэг нь уучлаарай нөгөө мэргэжлийн хэллэгээр гадна шугам шүжээг ярьж байгаа. Тийм. Бид халаалт халуус бохирын шийдлийг гэртээ оруулж ирэхийн тулд заавалжгүй нэг гаднаас та нэг шугам татаа тий гэртээ авчирдаг гэсэн ойлголт байгаа даа шүү дээ. Тэгвэл одоо тэр үе өнгөрсөн. Ерөөсөө гадна талдаа тэр шугам хоолой татахгүйгээр гэр дотроо цагаан юмнуудыг тавиал бохироо шийдэн, халуултаа шийдэн, халуусаа шийдэн. Тэгвэл одоо энэ орон сууцны контороос зөвхөн хүйтэн ус аваад цахилгааныхаа төлбөрийг төлөөл халуус авахгүй тэр фармаар өөрөө халаагаа явуулах юм. Яг тийм. Тэр чинь харин зүгээр юм байна. Хэрүүд хийхээ орно. Их сони яриа байлаа. Тав тэр яриа мэдээж юм яг янз бүрийн сэдвүүр ингээ орсон ч гэсэн ерөнхийдөө яг өнөөдөр монголчуудын шийдэх ёстой нэг асуудлыг одоо хувийн компани өөрөө яаж оролдож байгаа тэгээ бүтэхгүй болохоор нь юу хийж байгаа тухай их сони яриа байлаа. Танд болон одоо та нарыг их сайхан үйл яваад талархаж байна. Та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа. За хүн үзэгчтэй өнөөдөр манай де факто нэвтрүүлгийн зочноор
Ultrasonic компанийн ерөнхий захирал Чимэг Цэцэг оролцлоо. Их баярлалаа.